Монголын урлагийн зөвлөөс эрхлэн явуулдаг урлагтай яриа подкастын ээлжид нэвтрүүлэг эхлэх гэж байна. Өнөөдөр би өрсөн зочноо танилцуулахад нэг бодлын амархан чим шиг, нэг бодлын хэцүү чим шиг. Дэндүү сайн мэддэг надад бас их хүндрэлтэй. Гэхдээ нэгэнт таны бүх цол уншинг улсууд мэддэг учраас би өөрийг чинь бол зөвхөн Монголын урлагийн зөвлөлийн анхны тэргүүн урлаг судлалын ухааны доктор профессор маэстро Жансан руу гэж танилцуулъя да. За манай урилгыг хүлээж авсан явдалд их баярлалаа. Ингээд хоёлаа яриагаа эхлэх үү. За баярлалаа. Та бол энэ байгууллагын санаачлагчдын нэг юм. Анхнаасаа тэргүүн байсан. Ер нь энэ байгууллагын тухай би подкаст болгоныхаа өмнө бол жаахан ярьж танилцуулдаг. Та энэ тухай юу гэж хэлмээр байна? Ямар зорилгоор байгуулагдсан одоо юу хийх ёстой юм гэж боддгийг. Та бол 20 жил энэ байгууллагыг удирдсан хүн шүү дээ. 1992 онд Монгол улс шинэ үндсэн хууль баталсан. Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлалд бол хуучин баримталж байсан соёл урлагийн салбарт баримталж байсан үндсэн үзэл баримтлал бол өөрчлөгдсөн. Бидний хуучин баримталж байсан баримтлал бол үндэсний хэлбэртэй социалист агуулгатай. Реалист урлаг байх ёстой гэж ингээд 1940 оноос хойш тунхаглаж тэрнийг баримталж ирсэн. Тэрнийгээ бол маш тууштай баримталж байсан. Тийм учраас одоо урлагийг хянах, танах гэх мэт үзэл судлалын зарим хаалт бол байсан. Тэгэхдээ тухайн үед бол уран чадварыг бол хааж боож бол байгаагүй. Үзэл санааны хувьд тийм байсан. Энэс хойш 1992 оноос бид нар цоо шин үндэсний агуулгатай орчин цагийн хүндрэлтний оюун санааны ерөнхий чадамжийг суулгасан. Тийм урлаг соёлыг бид нар цоо шинээр сэргэн бүтээх шаардлага гарсан. Нэгэнт бид нар 60 орчим жил тэр хуучин замналаар явчихсан учраас бидэнд бол асар их ололт байсан боловч бэрхшээл байсан. Өнөөдрийн шиг ийм алган дээр гар утсаа барьж хаад дэлхийн хаана дуур тоглож байна, хаана балет тоглож байна гэдгийг гар дээрээс үзэх ямар ч боломж байгаагүй. Бидэнд орбит гэж зөвлөх боловсон нэг нэвтрүүлэгтэй, үндэсний ганц нэвтрүүлэгтэй тэгэл тэр бүх санын хэвлэл бол нөгөө үзэл сурдлын хяналтанд ордог. Тийм учраас бид нар уран чадварын хувьд одоо ахих гэхээсээ илүүтэй сэтгэлгээний хувьд Монголын соёл урлаг задрах шаардлага зайлшгүй гарсан. Тэгэхээр сэтгэлгээний хүрээг задлахын тулд хэдэн зуун жил сонгодог соёлыг бий болгосон. Орчин цагийн урлаг соёлд технологиг шингээсэн. Ийм хүчтэй одоо урлаг соёлын тэр одоо орчин цагийн яриагаар бол зах зээл рүү бид нар зайлшгүй орох шаардлага гарсан. Ингэж өөрөөр хэлбэл манай одоо Монгол улсын төрийн гадаад бодлого шиг гуравдагч өөрөөр хэлбэл соёлын гуравдагч хөршийн эрэлт гарсан. Энэ эрэлт гарахын тулд бид нар нээлттэй төрийн бус одоо байгууллага бол зайлшгүй шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл соёлын яамны одоо бодлогоос гадна өөрсдөө уран бүтээлчдийг нээлттэй зам руу шилжүүлэх. Энэ утгаараа л Монголын урлагийн зөвлөл байгуулагдсан. Яг хөө зөвхөн Монголын урлагийн зөвлөлийг байгуулагдахад санхүүгийн болоод зарим дэмжлэг үзүүлсэн тал бий л дээ. Гадна талаас Сорсын сан гэж 1997 онд Монгол улсад орж ирсэн. Тэнд соёл урлагийн хөтөлбөр байсан. Би анхны одоо шинжээчийн бүрэлдэхүүнд орсон. Сорсын санг бол одоо либерал үзэл сурталчилсан ер нь их хортой энэ төр гэж ярьдаг болсон байна лээ.
чухам тэр улс төрийн болоод эдийн засгийн салбарт тэр нь нөлөөлж байсан эсхийг бол би мэдэхгүй. Манай соёл урлагийн хөтөлбөрт бол ерөөсөн тэр одоохондоо либерал үзлийг Монголд одоо хүчтэй болгох ёстой ч гэдэг юм уу. Тийм үзэл санааны юм бол байгаагүй. Зүгээр л Монголын соёл урлагийг ямар нэгэн хэмжээгээр нээлттэй байхад нь туслах зорилгоор хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан. Тэр суурин дээр бид нар бол ер нь бол энэ нээлттэй соёл урлагийн ийм нэг гэж бол зайлшгүй өнөөдөр хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл төр чинь өөрөө их сайн. Төр бол их сайн. Тэгэхдээ альва юмд бол нэлээд удаан хөдөлдөг байхгүй юу? Хурд багтай байдаг. Инерцтэй. Ягаад гэвэл нөгөө жилийн төсөв мөсөв гэдэг ингээд зуралдсаар байтал их инерц нь бол их одоо их удаан байдаг учраас бид нар хурдтай хөдөлгөхийн тулд төрийн бус байгууллага байгуулж энэ засаг төрдөө гэх үү одоо бодлогод нь туслах шаардлага гарсан учраас бид нар энийг байгуулсан ийм л учиртай юм шүү дээ. Гэхдээ эхэнд нь дөнгөж байгуулагдахад бол их тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж ярьж байна. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Одоо ямар ч Соросын сантай ямар ч холбоо хэлэхэ байхгүй. Ямар ч юм байхгүй. Одоо үндэсний одоо шин чанартай удирдах зөвлөлттэй, гишүүнчлэлтэй, өөрийн дэмжигчтэй ямар ч асуудал байхгүй. Яг хөө тэгээд бид нар олон улсын энэ урлагийн төрийн бус байгууллагуудын ажилдаг сайн туршлагуудыг бол судалсан, мэргэжилтнүүдийг урьсан. Тэр чанараараа Монголын урлагийн зөвлөл бол нэлээд тийм оршин тогтнох баталгаагаа бол хийж чадсан гэж бол ингэж үздэг. Тийм та бид нар үндсэндээ л одоо анхны санаачлагчд нь шүү дээ. Тэгээ соёлын 3 дахь хөршийн тухай та ярьлаа л да. Одоогоос 26 жилийн өмнө та бид хэд элчин сайд, жаргал сайхан, инг сайхан бид хэд нийлээд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотно. Нийслэл Вашингтон хотод нь бол Монголын наадмыг зохион байгуулсныг та санаж байгаа байх. Тий. Тэгээд тэнд бас нэг чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэрийг ч бас дурдахад Азиз Рахман гээд манай Америк талын зохицуулагч байсан шүү дээ, тийм ээ. Тэгээ бид нэр 3 жил дараалан Монгол наадмыг Нью-Йорк, Вашингтонд хийснийг одоо мэдэх улсууд нь мэдж байгаа бах. Шинэ цагийн залуучууд мэдэхгүй байж болно. Гэхдээ бол энэ их амжилттай болсон гэж хэлэх ёстой. Бүр амжилттай болсны нэг тод жишээ юу гэхээр одоо миний одоо гарт байгаа энэ зарлиг байна. Нью-Йорк хотын дарга тэр үеийн дарга Рудольф Жулиани гэж хүн ийм зарлиг гаргаад 2021 оны 6 сарын хэдэн чөлөөдөө тэгээд Монгол тийм Монголын наадмыг Нью-Йорк хотны албан ёсоор зохион байгуулахыг даалгасгүй, зарлигсгүй гэдэг ингээд бүр хүлээн зөвшөөрөөд Нью-Йорк хотод бол гаргасан ийм зарлиг байдгийг. Тэр ч байтугай нэгдсэн үндсэн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан та санаж байна уу? Тий. Бас мэнчилгээ ирүүлээд ингээд 2001 он шүү дээ. Тий. Тэгэхээр ардын дипломатын бодлогод соёл урлагийн нөлөө оролцооны талаар та юу гэж бодож байна? Та энд бол бас оролцсон хүн шүү дээ. За, ер нь би түрүүн хэлсэн төр засгийн байгууллагуудын харилцаа бол их баталгаатай. Удаан хугацааны цаг хугацааны хувьд бол жоохон хурд багтаа байдаг гэж би яриад байна шүү дээ. Тэгэхээр ардын дипломат гэж одоо яриад байгаа ерөөсөө иргэдийн одоо харилцаа бол хурдтай. Тэгээд их түргэн ойлголцол төрдөг. Хамтарч ажиллахад ямар нэгэн хүн сутал бол баг гардаг. Тийм учраас шууд харилцаа бол бий болдог. Энэ харилцаа бол мэдээж тухайн хоёр улсын дипломат харилцааны одоо тодорхой хязгаар хэмжээнд болдог. Ер нь миний одоо соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах
энэ олон жилийн хугацаанд бол өөрөө таны яриад байгаа тэр ардын дипломатын гэх юм уу энэ иргэдийн мэрэгжлийн шууд харилцаараа бол дийлэнх хувь нь явсан. Хэрвээ одоо бид нар бол их олон жил найзалж үерхлээ, хамтарч ажиллалаа, ихч одоо бэрхшээлийг тууллаа, ихч одоо баяр баясгалантай өдрүүдийг тууллаа. Би дөнгөж сургууль төгсөж ирээд тэгээ намайг одоо олон нийтийн ажилд идэвхтэй гэж үзсэн юм уу? Би Монгол Финландын найрамдлын нийгмийн орлогт даргуулж ирсэн. За. Тэгээд найрамдлын одоо байгууллагуудын инх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны гишүүн болж байсан. 90 онд инх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хороог бид нар бас зайлшгүй шинжлэх шаардлага гарсан. Дахиад шинжлэх гарсан. Тэгэхэд таныг одоо инх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны гишүүд инх тайван найрамдлын байгууллагуудын одоо энэ байгууллагын ерөнхийлөгч болгох санал тавьж та бол санаж байгаа бох. Та тэгээд инх тайван найрамдлын байгууллагуудын одоо холбооны ерөнхийлөгч болж байсан. Тэгээд би манай Монгол Улсын их хурлын дарга энэ биш Монгол Хятадын найрамдлын нийгмийн дарга би орлогч дарга нь байсан. Тэгээд бүгд найрамдах Хятад улстай одоо цоон шин урсгалыг бий болгох, Финляндтай цоон шин урсгалыг бий болгох. Ингээд үндсэндээ инх найрамдлын байгууллагуудын холбооны одоо гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүнээр бол би ер нь саяхан хүртэл одоо 30-аад жил ажилласан шүү. Энэ бол бүхэл одоо Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Монгол Америкийн найрамдлын нийгэмлэг, юу гэдэг чинь Монгол Оросын найрамдлын нийгэмлэг бүх найрамдлын нийгмүүлгүүдэд энэ соёлын харилцааны асуудлыг та бүхэн одоо зэгцтэй замбраатаа явуулаач гэдэг үндсэн чигийг бол инх тайван найрамдлын байгууллагын хороонд би одоо 30-аад жил барьсан байна. Тэгэхээр таны асуултанд хариулахад би түрүүн хариулсан гэж бодож байна. Гэхдээ дахиад дүгнээд хэлэхэд бол сонирхогч талуудыг буй болгогч дээд цэгээс биш сонирхогч талууд хоорондоо шууд харилцах харилцаа бол энэ ардын дипломатын харилцааны одоо хурдтай ойлголцол маш гүнзгий болж хамтран ажиллах чиг шугам их тодорхой байдаг ийм л зүйл гэж би ойлгож байгаа шүү дээ. Тийм та тэр чиглэлээр бас хамтарч ажиллаж байсны хувьд бол энэ талаар ярих зүйл зөндөө байгаа л да. Үндсэндээ ер нь энэ ард түмний оролцоо, ардын дипломат гэдэг энэ зөөлөн бодлого гэдэг чинь бол альва нэгэн орныг гадаад ертөнцид танин мэдүүлэх, дээр нь олон амт нөхөдтэй болох, тэрний хүрээгийн тэлэх, ажмаар бол эдийн засгийн харилцааг нь хөгжүүлэх энэ суурь нь болж ядг юм уу гэж байна. Одоо та санаж байгаа шүү дээ юу үндсэндээ өмнөд Солонгосын олон түмэнд таниулахад Солонгосын соёлын арга хэмжээнүүд нь ямар их үүрэг гүйцэтгэв. Солонгосын урлагийн зөвлөлийн тэргүүн Монголд 2-3 жилийн өмнө Монголд ирчгээд ажиллаж байхдаа тэр үед соёлын сайднд байсан гэж байгаа. Тэгээ яаж удаа Солонгосын K-pop гэдэг нь бол Солонгос орны таниулахаасаа гадна одоо эдийн засгийн үр ашигтай бас тийм нөхцөлийг бүрдүүлжсэн тухай бидэрт ярьж ирсэн байхгүй юу? Солонгостой холбоотой асуудал та ярьлаа. Та хэрвээ санаж байгаа бол 1990 оны 5 дугаар сард та бид нар Солонгос явснаа санаж байгаа биз? Тий. Тэгэхээр дипломат харилцаа тогтоогүй байсан шүү дээ. Тэгэхээр дипломат харилцаагүй байсан тий. Дипломат харилцаа бол тогтоосон байсан. Элчин сайд солилцоогүй байсан. За. Элчин сайд солилцоогүй байсан. Элчин сайд нь бол 90 оны 9 дугаар сарын 2-нд билүү анхны элчин сайд ирсэн. Тэгэхэд миний бие бүгд найрамдах Монгол Ард улсын соёлын яамны 1-р авлагч сайд байсан. Та бол инх тайван найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч болсон байсан баха гэж санаж байна. Тэгэд элчин сайд солилцоогүй ямар ч одоо харилцаа бол үндсэндээ одоо 90 оны эхэнд дипломат харилцаа тогтоосон шүү дээ. Тийм учраас Монгол Улсын засгийн газар бол ямар одоо
бодлого гэж ойлгоё л доо. Засгийн газрын л бодлого байх. Ерөөсөө эхлээд засгийн газрын одоо төвшний мөртлөө ерөөсөн соёлын одоо сайдаа соёлоор эхэлж орох хэрэгтэй юм байна гэдэг ийм бодлого барьсан байх гэж бодож байна. Тийм учраас та бид нар одоо Монголын хамгийн алдартай одоо дуучин Нор Бонцдгой, хамгийн алдартай одоо жүжигчин Сувд байна. Гандан төгчлийн хийдийн их хам Гаадангой байна. Монголын анхны одоо юу гэдэг вэ гоо бүсгүй Бэндэр яав байна. Ингээд одоо 20-од хүн бид нар явж Сеул хотод анхудаа очиж анхудаа хам мөрний ирэг дээр 5 хантай гэр босгож тэндээс Монголд ажиллах гэж байгаа анхны элчин сайдыг гадаад харилцааны сайд нь надад танилцуулж тэгээ 9 сарын 1-нд 9 сарын 2-нд жоохон 9 сарын ихээр юмдаг би гадаад яамны ёслолын хэлцээс Солонгосоос Монгол улсад суух анхны элчин сайдыг онгоцны уудал дээр одоо хүлээж авах засгийн газрын төлөөлөгч одоо анхны гар барьж суух. Тэгээд Солонгосын элчин сайдын яамыг байр байгаагүй ерөөс юу ч байгаагүй шүү дээ. Улаанбаатар зоч дуудлын 2 дугаар давхартны 3 өрөө гаргаж Солонгосын элчин сайдын яам байгуулж байсан. Тэр бол үндсэндээ одоо юу гэдэг юм гадаад харилцааны сайдны хэдвэхтэй оролцсон шүү дээ. Манай арга хэмжээнүүдэд үсгэлэнд нэгдэхэд оролцсон, гэр барихад ирж оролцсон, өөрөө хүлээн авалт хийсэн гадаад харилцааны сайд нь. Тэгэхээр Монголын энэ соёлын харилцааны бодлогыг бол үндсэндээ ерөөсөө найрсаг хүн ёсны хүмүүнлэгийн чиглэлээр Монгол улс бол их хариуцлагатай хандах юм байна гэдэг тийм ойлголтыг бол авсан байх гэж би бол бодож байна. Түүнээс хойш бол Монгол Солонгосын харилцаа одоо их өргөн болсон байна шүү дээ. Таны түрүүний одоо миний асуултанд ороод байгаа тэр соёлын харилцаа бол цаашдаа явж эдийн засгийн харилцааг өргөжүүлэх ч одоо их хэрэг болдог байж магадгүй гэж. Ерөөсөө тийм шүү. Одоо би их тодорхой ганц жишээ одоо хэлж болно. 1972 онд Япон улстай бид нар манай улс бид нар ч ухаад бий биш. Монгол улсын засгийн газар Япон улстай дипломат харилцаа тогтоосон л доо 72 онд. Тэгээд 78 онд Нор Бонцдгой одоо алдартай хуурч Батчулуун Сундууга хөөмөч эднэрийг одоо тоглолтоор явуулсан баг. Тэгэхэд эдийн засгийн харилцаа гэдэг сүйд бол болохоор юм бол Япон Монголын хооронд байгаагүй. Говь комбинатын асуудал бол байгаа. Тэр чинь бол жоохон өөр зориулттай шүү дээ. Тэг өөр зориулттай. Тэр чинь нөгөө 30-аад оны үйл явдалтай холбоотой. Тэгээ эдийн засгийн харилцаа бол байгаагүй. Тэгээд Нор Бонцдгойг бол их олон хотуудаар явсан. НХК бол одоо тодорхой нэвтрүүлэг хийсэн. Тэгээд Нор Бонцдгой явсан тэрнээс хойш энэ Монгол орны энэ их тэнгэр, их одод, энэ тал нутаг, энэ гайхамшигтай юм чинь энэ дунд байна. Тэр энийг очиж үзэх хэрэгтэй юм байна гэсэн хөдөлгөөн өрнөсөн. Тэгэд манай одоо Азийн чиглэлээс ирэх жуулчны одоо урсгал бол үндсэндээ одоо Нор Бонцдгойн тэр их том явалтаар нэгдсэн юм шүү дээ. Тэгэхээр эн чинь бол эдийн засгийн асуудал шүү дээ. Тийм ч учраас одоо Японы зүгээс энэ Азийн соёлын Фукуокогийн их том шагнал одоо Монгол улсаас Нор Бонцдгойд өгсөн шүү дээ. Тийм учраас энэ соёлыг ер нь соёл урлагийг шууд эдийн засгийн утгаар нь биш эдийн засгийг идэвхжүүлэх их том хөшүүрэг гэдэг утгаар нь бид нар бас авч үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр соёл урлагч нь бол ер нь нэгэнт урлагийн зөвлөлийн одоо тэргуунд урагдаад ингээд байж байгаа учраас урлаг гэдэг чинь хүмүүс юм бүтээж байна. Инженерүүд барилга барьж байна. Эмчнэр хүн үзэж байна.
багш нар хүүхдүүд хичээл зааж байна. Урлаг нэг харахад бол огт юу ч бүтээхгүй байгаа юм шиг байгаа байхгүй. Ихэнхдээ бол яах вэ? Монголчуудын уламжлалт урлагийг соёлын үнэлэмж бол бий л дээ. Үнэлэмж бол бий. Тэрнийг бол бас яг тооцож үзэх ёстой. Ягаад гэвэл эртнээс нааш урлаг соёлоо бол ерөөсөн баяр цэнгэлтэй холбож ойлгож ирсэн монголчууд. Баяр цэнгэл, урлаг соёл гэж баяр цэнгэл. Энийг нь бол социализмын үед бол урлагийг юу гэж ойлгож байсан бэ гэвэл хүмүүсийн чөлөөт цагаан өнгөрөх. Чөлөөт цагаан өнгөрөх одоо ийм зүйл гэж. Нийгмийн тэр оролцооны идэвхийг одоо нийгмийн оролцооны талаар бол их сайн яадаггүй байж л дээ. Тэгэхээр урлагч нь бол тэр барилга барьж байгаа барилгачин эдгээр чинь бол илт мөнгө хөрөнгө бүтээгдэхүүн гаргаад байна. Урлаг соёл бол үндсэндээ хүн бүтээж байгаа байхгүй юу? Хүнийг бүтээж байгаа. Тийм учраас тэр барилгачин, тэр инженер, тэр эмчийн тэр бүтээх зүйлийг нь одоо аяганд туслаар нэмэр оруулж байгаа зүйл чинь энэ урлаг байгаа юм л та. Тий. Өөрөө сая манай алдарт Нурбансдгойг дурдлаа л да. Бид нар түрүүн миний дурдсан Монгол наадам Америкт 3 жил дараалан хийсэн. Тэрний нэгэнд нь Нурбансдгой бидэртэй цуг Америкт очиж тоглож ясныг би гинт саналаа. Тий. Нью-Йоркийн Бродвейд театрт Нурбансдгой тоглолт болоод дараа нь Нью-Йорк Таймс сонинд жигтэйхэн том өгүүл гараад одоо сансраас ирсэн дуу хоолой гэж Монголын уртын дууг нэрлээд гагамшигын магтаад тэнцээ дэндүү их ярьсан гэж намайг шүүмжлээд ингээд байжсэн. Дараа нь бид нар Вашингтон хотод байдаг Джон Кеннедигийн соёлын төв гэж том урлагийн том цогцол бүрт 100-ны тайзан дээр манай Монголын урлагийг төлөвлөж яхад Нурбансдгой бас их үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээ эргэж ирээд Нурбансдгой урлаг зүтгэсний 50 жилийн ойг би тэд бас тэмдэглэж ирснийг та санаж байгаа. Тий. Гэтэл одоо өнөөдөр таач гэсэн 50 гаруй жил урлаг зүтгэсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр талаас одоо ингээд эргээд харахад би түрүүн таны ярианд орсныг өөр тийш аваад явчлаа л да. Америкийн тэр соёлын өдрүүд тэнд чинь их гарамгаа үүрэг гүйцэтгсэн хүн бол одоо манай энэ инх сайхан элчин сайд юм байна шүү дээ. жаргал сайхны инх сайхан тий. Инх сайхан элчин сайд, жаргал сайхны инх сайхан. Тэр чинь нэгдсэн үндэсний байгууллагууд Монголын одоо төлөөлөгчөөр Тийм байнгын төлөөлөгч элчин сайд гэж сууж байсан. Тэр санаачилсан. Тэгт чинь одоо манай бүрэлдэхүүн чинь бол их том бүрэлдэхүүн шүү дээ. Одоо энэ хөдөлмөрийн баатар Өсөх баяр аврах чинь улсын зан. тий. Тэгээд Бумбаяр улсын начин, Дорж самбуу улсын начин, Од гэрэл улсын начин гэд ийм залуучууд очиж одоо тэр нөгөө нурдаг хоёр өндрийн хажууд Монгол худалдааны төв тий. Худалдааны төвд Монгол бүх барилдаж, нум сум харавж юуны нэг үндэсний паркт майхан барьж бүх барилдуулж найр наадмын дэгийг Америкч, Нью-Йоркчуудад үзүүлсэн. Нурбансдгой тэр концерт бол энэ чинь 2000 он шүү дээ. 2001 онд бид нар дахисан. Тий 2001. Тийм дахисан. Харамсалтай нь 2001 онд нөгөө хоёр өндөр бол сүйрсэн. Байхад нь бол бид монголчууд их сайхан ажил хийсэн. Нурбансдгой чинь цаг 40 минут таны яриатай нийлээд цаг 40 минут болсон шүү дээ ганцаараа. Ганцаараа. Тийм нөгөө одоо дэнлүү үсттэй ийм болор дэнлүүтэй чөлөө тийм зааланд яасан. Тэгээ Нурбансдгойг одоо тэр зам битвийн нарыг дуулаад тэр шуранхайлахад тэр болор дэнлүү жингэнж байсан шүү дээ. За би сонсгол сайтай байсан л да тэгэхэд жингэнж байсан.
Тэгээ тэр бол үнэхээр гайхамшигтай тийм. Тэгээ бид нар чинь нөгөө байгалийн төв музейд чинь олон лекцүүд хийсэн санаж байгаа биз? Тий. Олон лекцүүд хийсэн одоо Монголын тэр ч одоо Америкт л Монголын соёлыг л үндсэндээ анхны л одоо том юм шүү дээ. Тэгээ нэг зөвхөн ер нь хүмүүст хэлэхэд би нэг юм их цочсон нэг юм бол их сонир. Та орчуулад би Монгол наадмын тухай лекц хийжсэн. Тэгээд нөгөө тайзан дээр өсөх баяр хэн эднэрийг барилдуулаад ингэж мэх хийдэг ингэж барилдуулаад тэгээд тэр чинь нэг юу дунд сургуулийн хүүхдүүд байсан санагдаад байт юм аа. Өөрөө санаж нэг асуулт байна уу гэдгс нэг бор банд асуугаад тэгсэн чинь тэгж асууж илээ. Энэ Монгол өвчин энэ одоо олон нийтэд юу гэж хэлэх юм энэ бүлтгэндөө хамгаалалт байдаг юм уу гэж асууж илээ. Би тэгэхэд их цоцсон шүү. Их цоцсон. Тэгээ манайх тэгээ би хэрвээ та санаж байгаа бол одоо энэ барилддаг энэ мэхэнд бол одоо тийшээ одоо яах одоо хориотой байдаг юм а гэсэн юм хэлсэн санагдаж байна. Тэгэхээр энд бол юу гэж Тэгээ би орчуулсан уу? Тий, та орчуулсан. Тэгээд юу гэж би цоцсон бэ гэвэл энэ одоо энэ Америк хүүхдүүд ерөөсөө энэ бие хамгаалал одоо хөдөлмөр хамгаалалч гэж ярьдаг юм уу? Энэ юмдаа бол ерөөсөө маш багаас одоо дадсан, сурсан байдаг юм байна. Тийм учраас ингээд бүх харахтаа ч гэсэн ямар хамгаалалт байдаг бол гэж ажиглаж сууд юм байна. Тийм учраас бид нар одоо энэ хурдан морины хүүхд ч гэдэг юм уу, цэцэрлэг сургуулийн одоо энэ хүүхдүүдийн энэ ам хамгаалал, бие хамгаалал энэ талаар бол ер нь үнэхээр их анхаарах хэрэгтэй юм байна гэж яг тэр юунаас бол бодогдсон шүү. Их сонин санагдсан. Уул нь бол одоо өөр юм асуумаар байгаад байдаг. Гэтэл тэр хамгаалтын асуудал. Тэгэхээр би түрүү хэллээ. Норбансгүйтэй холбоотой дурсамжууд, сайхан дурсамжууд зөндөө байгаа. Бид хоёр ингээ яриад байх юм бол үргэлжлүүлээл ярина. Би сая хэллээ шүү дээ. Одоо та бол шүү дээ нэг мэдсэн чинь хагас зуунаас жил илүү олон жилүүдэд уран бүтээлээ тойрвчлаа. Та тэгэхээр өөрийнхөө уран бүтээлийг одоо ингээд бацаад эргээд хараад хэлэх юм бол юу гэж хэлмээр байна? Намайг хөдөлмөрийн баатар болгоо 19 онд. За. Тэгээ одоо нөгөө хүмүүсийн жишгээр одоо найр хийвээ. Та хөдөлсөн санаж байгаа хаа тийм. Дандаа та оролцдог шүү дээ. Та хөдөлсөн тэр найрыг. Одоо Ичин хорлоотой. Ичин хорлоотой. Тэг ичин хорлоотой. Төмний жишгээр. Тэгээд би хүмүүст одоо өргөцсөн хүмүүст одоо юу бил нэг гарын бэлэгтэй үлдээмэр. Тэгээ би нэг миний л харгуу гэдэг нэг одоо дурсамж гэхүү ном бичсэн. 20 хоног суугаад одоо хаана ажиллаж байсан, юу хийж байсан, яасан ийсэн гэд. Тэрний төгсгөлийн өгүүлбэр баг. Номны төгсгөлийн өгүүлбэр. Би эхнээс дэлхийн хөгжмийн зохиолч болъё гэж мөрөөдөг. Монголын хөгжмийн зохиолч байх үүрэгтэй. Миний хөгжмийг дэлхий хэрэглэх нь тэр дэлхийн хэрэгэл гэж хэлсэн баг. Тэгэхээр таны асуултанд юу хариулах гэдэг нь гэвэл миний бүтээсэн хөгжим бол миний монголчуудад өөрийнхөө эзэмссэн мэрэгжлэр хэлэх гэсэн үг байна. Хэлж үндсэндээ одоо амьдсан л гэж би бодож байна. Тэгэхээр хөгжим бол хэлгүй хэл шүү дээ. Хэлээр ярьдаг бол болохоос хэл байхгүй юу? Тийм учраас тэр хэлгүй хэлээр л хэлсэн. Яг уу би энэс их юм бүтээх боломж байсан. Энд зүгээр нэг талаар харамсдаг ч гэлээ гэсэн одоо нэг уйлан дуулан харамсаад байдаг. Яагаад гэвэл би 2000 он хүртэл
1979 онд төгсөж ирээд соёлын яамд урлагийн асуудал эрхэлсэн мэрэгчлэлтнээс эхлээд тэгэл энэ соёлын бүхий л удирдах одоо албанд төрийн ажил хийсэн. Төрийн ажил хийнэ гэдэг чинь тухайн үедээ бол өглөө 9 цагаас ороо 6 цаг таг суудаг. Тэгээ хурал зөвлөгөө ингээд өдөр шөнөгүй суудаг. 2000 он хүртэл яг таг суусан. Энэ цагийг хэрвээ одоо манай яг өөрийнхөө хөгжмийг дагнсан сайхан хөгжим зохиолчд байна шүү дээ. Одоо төр мөрийн ажил явдал хийгээгүй. Одоо шаравч гэдэг юм уу, хангалч гэдэг юм уу. Хэрвээ тэд нар шиг тийм их одоо цагтаа байсан бол би бол ер нь тун их юм хийх ёстой байсан байх гэж боддог л доо. Гэхдээ би энийг одоо хайрын юм гэж ерөөсөө огт боддоггүй. Хийх юмаа хийсэн, хэлэх юмаа хэлсэн. Чадал чансаа байвал хийх ч юм их вэ, хэлэх ч юм их вэ. Тий. Гэхдээ таны хийсэн юмыг бол дүгнэх нь бол өөртөө бидний үүрэг баггүй юу? Сонсогчдын, бичлэгчдийн, хөгжим дуртай хүмүүсүүдийн хийх ажил гэж би бодож байна л да. Тэгэхээр та бол тэрэнд харамсаад хэрэггүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бол өшөө хийх цаг байна, зайч байна гэж би бас дотроо харж байгаа юм. Морин хуурын чуулга бол өөрийн чинь уран бүтээлтэй салшгүй холбоотой. Морин хуурын чуулга анх яаж байгуулагдсан бэлээ. Тэрнээс эхлээл таач гисэнтэй холбоотой олон ч зүйлийг хийсэн байдаг. Би өөрийнхөө хувьд бас морин хуурын чуулгыг анхных нь өдрүүдээс нь манай гэргийн бит хоёр дэмжиж ирээд цуг хамтран ажиллаад тодорхой хугацаанд дээр нь хамгийн анхны гадаадад хийсэн аяллыг зохион байгуулахад би бичлэн оролцоод одооны хэлээр бол ивент итгээд тэгээ бид хэд Буряд руу явж исэн санаж байна. Тэгээ анхных нь одоо тоглолтыг Улаан үдийн театрт хийгээд СССР-ийн хамгийн отгон ардын жүжигчин Галина Шойдогбаева манай алдарт уртнасангуй тэр хоёр чочосаныг морин хуурын чуулгатай тоглож яхад тэр гайхамшигтай мөчүүд бол эргээ санах. Үнэхээр сайхан тийм үү? Морин хуурын чуулга. Тэг яг морин хуурын чуулга бидний холбоотой чиглэлээр бол би сурвалжлагчид сэтгүүлчд бол их ярьсан да. За тэг их ярьсан байж таараа тий. Зүгээр энэ удаад бол юу гэж хэлж болох вэ гэвэл би бол одоо тэр социализмын үе гэх үү. Социализмын үед бол нам засгаас юу гэж хэлж ирсэн бэ гэвэл Монгол соёл урлагаа бол гадаадад сурталчлах хэрэгтэй л гэж. Бид одоо их сайн сурталчлах хэрэгтэй. Тэр зөв л дөө. Өөрөөр хэлбэл тэр социалист лагер гэдэг юмыг давж хүрхэнд бол сурталчлах хэрэгтэй. Надад бол уртын дуу морин хуур гэх мэт ийм одоо хүндрэлтний оюун бүтээмжийн ийм өндөр түвшний урлагийн төрлийг бол төрөлттэй ийм үндэстэнний хувьд бол сурталчлах гэдэг үг бол тарахгүй байна гэж би одоо соёлын яамны нэг жил ажиллахтаа мэдчих авсан. Бид нар бол довтлох хэрэгтэй юм байна. Ерөөсөө л сурталчлах биш. Өөрөөр хэлбэл манайх ийм юмтай гэж үзүүлж таниулах биш. Ерөөсөө ийм юмыг та нар ийм юмыг бүтээснийг хар гэж довтлох хэрэгтэй юм байна л гэж. Тэр довтлогоонд орохын тулд бид нар яах ёстой вэ гэвэл өөрийнхөө тэр морин хуурыг ч юм уртын дуг гарамгаа эзэмшихийн хажуугаар тэрүүгээр өөрөөр хэлбэл довтлох гэж зөвхөн уламжлалаараа довтлоход хэцүү. Өөрөөр хэлбэл үстэдэл өмсчхөд ширэн цартай хууртай одоо монгол гуталтай том нэхэдэлтэй. Тэгээд манай одоо том тэгээд ширэн цартай хууртай. Тэгээ Африк ч юм уу номхон далайн тэнд очиод ингээд хуурын татлах хуурдаад бүтэхгүй. Тэгэхээр хүн төрлөختний тухайн салбарт олсон ололтын чадварыг эзэмшээд тэр чадварыг үндэснийхэн тэр агуу юмд шингээгээд
Тэгээд буцаагаад тэдгэрт хүргэх юм бол давталгаан болно л гэсэн тийм онлын үндслэлээр морин хуурын жуулгад хандсан хэрэг. Та санаж байгаа бол 1999 онд таны одоо болон танай гэргийн Инктиагийн одоо их том дэмжлэгтэйгээр Кармен чуулбарыг морин хуурын чуулга соёлын төвөргөнд тавьж анхудаа балетын хэлбэрээр нь тэр чигээр нь тавьж би Бизэ Шидрийн хоёрын найруулсан зохиосон тэгээд найруулсан найруулгыг морин хуурын чуулгад анхудаа буулгаж Жамин дугуйгаа дэглээд одоо энэ ерөнхийлөгчийн зөвлөх байгаа сэргэлэн Кармен одоо дүрд тоглоод би яг тэрийг сануулах гэсэн л да. Ягаад гэвэл тэр чинь бол гайхамшигтай зүйл болсон. Үндсэндээ бол таны хэлээд байгааг одоо би ингээд сонсож байгаад яг ойлгож байна л да. Яагаад урд нь бол тийм юмуд хийдгүү байсан. Гэтэл Бизэ Шидрийн Кармен суитыг морин хуурын чуулгал зориулж хөрвүүлээд тэрийгээ бол одоо эргээд биш та манай өөрийн гэсэн энэ хөгжмийн гайхамшигыг харуулах төвшөнд нь үргээд тэр чинь бол үндсэндээ эргэлт болсон зүйл гэж би энэ хөгжмийн амьдралд болсон зүйл болов уу гэж дотроо боддгийн. Яг бол бид нар нэг хоёр одоо ромдаг бол шанзаар тоглодог ч юм уу одоо сарны санаатыг хуучраар тоглодог ч юм уу тиймэрхүү хөгжмийг бол шугамын радиогоор зөндөө сонсдог байсан ч хүүхэд байхад. Гэтэл бол бүхэл бүтэн том бүтээлийг оркестрт нь зориулаад тэгээд тэрийг бол балет болгоод тавина гэдэг бол шинэ үзэгдэл байсан л та. Тийм тэр ажил бол миний хувьд дахиад ярихад давталгаан. Тэгэхдээ манай хөгжмийн соёлын хувьд бол яг морин хуурын чуулгадаар тодорхой одоо ярих юм бол морин хуурын чуулгач төдийгүй шүү. Ер нь хөгжмийн орчин цагийн сонгодог хөгжмийн сэтгэлгээний төвшөнд бол шинжил авчирсан ажил л да. Тэгэхээр энэ бол би шинжил авчирсан да биш. Тухайн хөгжмийн хөгжимдөх уран чадварын болон сэтгэлгээний шаардлага нь шинжил хийх төвшний ажил байхгүй юу? Өөрөөр хэлбэл Кармены адажог морин хуурын хураар тоглож байгаа юмаа гэд морин хуурын татлагыг тоглодог аргаар тоглоод хизээч одоо илэг авсан юм болно одоо. Тэгэхээр тэр чинь яг л дэлхийн сонгодог симфони арил хөгжим яаж хөгжимд би тэр хөгжимдөх төвшин хялгасан утсыг хүргэж байгаа байхгүй юу? Төмөр утсыг биш хялгасан утсыг хүргэж байгаа байхгүй юу? Тэр Баатарживын ажилласан тэр 2 сарын ажил бол үндсэндээ одоо хувьсгалт шинж чанартай. Миний дараачийн асуудал бити имзэглээрээ. За. Таны хөгжим одоо дэгстүүлж ярих юм бол эндүүнээс бусад бүх цахилгаан хэрэгслэр яваад байгаа шүү дээ. Их мөнгө олж байгаа баха. Их хөрөнгө цуглуулж байгаа байх гэж боддог байж болох юм. Үндсэндээ бол амьдрал дээр бол өөр шүү дээ. Тэгээ яг одоо хоёлаа тэр зохиогчийн эрхийн тухай та юу гэж боддгийг? Тийм. Намайг их баяна л гэж одоо боддог шүү. Хөдөлмөрийн Баатарын одоо урам юу гэж одоо юу гэх вэ? Урамшуулалч биш юм да одоо юу гэж нэрлэх вэ? Одоо сард 200 мянган төгрөг. За. Өгдөн шүү дээ. Ер нь Монгол улс чинь тэр шагналдаа гавьяа живч чинь 150 мянган төгрөг ч илүү. 200 мянган төгрөг. Өгдгийн тэгээд одоо тэтгэвргээд ингээд байж байна. Тийм. Энэ яг би амьдсангүй. Миний насан дээр бол амьдсангүй. Тэгтээ ирээдүйд бол одоо хүмүүс амжих хэрэгтэй. Ягаад гэвэл зохиогчийн эрхийн энэ хүрээний асуудал бол манайд үндсэндээ огт төлөвшөөгүй байна. Одоо ийм л үгээр хэлж чадна. Огт
төлөвшөөгүй байна. Хууль эрх зүйн боломж бол байгаа. Би бас их хурлын гишүүн байсан шүү дээ. Тий. Гэхдээ миний одоо анхны санаачилж хийлгсэн хууль бол зохиогч эрхийн хууль. Түүнээс хойш 2 удаа нэмэлт өөрчлөлт орсон байх. Үндсэн суурь нь бол хадгалагдчих байгаа. Ер нь их хурл төр миний ажилласан бол энэ зохиогч эрхийн хууль, соёлын өвийн хууль, соёлын хууль гэдэл тэгээ нөгөө соёлын талаар баримтлах төрийн бодлого энтергээд чухал баримт төчгүүд биш үү дээ. Тэр чинь би 92 оны их хурлын гишүүн юм чинь нөгөө шинэ үндсэн хуулийн дагуу бүх хууль цоон шинээр бодогдох хэрэгтэй. Хамгийн хэцүү нь татварын хуулийг бол яах вэ? Шинэ эдийн засгийн үндсэн юун дээр ингээд суурлаа хийчих болно. Оюуны чиглэлийн хуулийг тэр социалист маягийн чиглэлийн хуулийг энэ зах зээлийн маягийн утга руу оруулж хийхэд бол их хэцүү байсан үйл дээ. Тэгэхээр нэгэнт тэр зорилгоор их хурл руу очиод л яасан чинь зохиогч эрхийн хууль юм бол давс. Зохиогч эрхийн хууль бол яг хуулийнхаа хүрээнд бол их сан хууль. Яг хэрэгжүүлдэг механизм гэж бид нар ярьдаг. Тэр хэрэгжүүлдэг үйл ажиллагааг яг практик талаас нь бол их муу бодогдсон хууль. Герман хамгийн зохиогчийн эрхийн их сайн чанд барьдаг газрууд ч бол Герман, Япон хоёр бол үлгэрч байхгүй Европт. Гема гэж байна. Энд бол Жасрак гэж байна. Японд. Энэ хоёр. Би энэ их сайн судалсан. Би өөрөө Гемагийн гишүүнч байсан. 90 хэд онд тэнд нэг Азийн циркийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байхдаа. Тэгэхээр эн чинь их амарх юм шиг байгаа. Уулна. Өөрөөр хэлбэл бүх энэ зохиогчийн бүтээлдийг ашигладаг газрууд татвар төлдөг юм байна. Тий. Төлөх ёстой юм байна. Тэгэхээр энэ татварын энэ тогтолцоонд л оруулах ёстой юм байна. Миний хувьд бол тэгээд эхлээд нэг түүхийн тухай нэвтрүүлэг хийгээл миний Мөнгө тэнгэрийн хүчин дор киноны хөгжмөөр их баярлдаг гэсэн. Миний хөгжим энэ жалхан цутгтын нэвтрүүлэгт орж ийн ямар гоё юм бэ гээл. Эсвэл тэгээд нэг мал сүргийн тухай ч юм уу нэг хөдөөний малчны тухай нэг том нэвтрүүлэг хаар нутаг минь хөлөг минь явахаар их баярлнаа би. Миний хөгжим явж ийн гэл. Болцсон уу? Дургүй. Би юуны төлөө тэд нар чинь дандаа төсөвтэй нэвтрүүлэгд байгаа шүү. Мөнгө олж байгаа. Тэгэл миний хөгжим зүгээр л гялгар ууд шиг л. Үнэхээр тийм юутай. Тэгэхээр би ихэнд хэлсэн. Энэ бол миний үед бол амжсангүй. Болсонгүй. Гэхдээ энэний өмнөх манай подкастт бид нар яг энэ сэдвээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Японоос энэ Жасраки чинь төлөөлөгч ирээд тэгээс нэлээд сайн тайлбарлсан. Ер нь тэгээ холбогдох байгууллагууд энэтэй холбоотой уран бүтээлчид аль нэгэн хэмжээгээр бол явах чигээ бол олоод тэр зүг рүү явж байгаа болов аажмаар тийшээгээ хөрөх байх. Таны насан ч гэсэн жоохон ч гэсэн амжих байхаа гэж би бас их найдаж байна те. Тэгвэл сайн л байна. Тий. Гэхдээ надад бол нэг их мөнгө хэрэг алга. Би ер нь нэг их мөнгө хэрэглэж байгаагүй. Би тийм их мөнгөний тухай хүмүүс намайг их шуналтай байх, их мөнгөтэй байх л гэдэг юм шиг. Би юунд хэрэглэх юм? Имлэгт үзүүлнэ. Идэж уугаа сүйд болох юм байхгүй. Хүүхдүүд сургууль соёлоо төгсөөд ажил явдалтай өөрсдөө амьдралаа гайгүй ашгүй аваад явж байна. Би мөнгө хураа. За бас нэг өөр сэдв хүндий хоёлаа. Төрийн шагналын тогтцоо гэж. Та ер нь тэгээ байж болох бүх шагналыг хураасан хүний нэг. За би ч гэсэн төрөөрөө медалгуулсан хүний тооцоо. Тий. Тэгэхээр
та битэрийг ийм ярихаар энийг шүүмжлэх улсуудын тоо нэлээ их байж магадгүй. Гэхдээ ярих л ёстой сэдв гэж би бодсон учраас танаас нэг асууж байна. За яг ялгаатай хоёр шагнал байгаа шүү дээ. Шагнал бол хоёр ялгаатай. Нэг нь бүр шууд нэрлдэг төрийн шагнал гэсэн нэг шагнал байгаа. Энэ бол тусдаа. Төрийн шагнал. Нэг нь төрийн дээд одон медаль, цол олгодог нэг төрлийн ийм шагнал. Энэ бол хоёр. Төрийн шагналын тухайд болвол тодорхой бүтээлд олгодог өөрийн гэсэн дүрм журамтай ийм шагнал байгаа. Төрийн шагнал гэж байгаа. Би 1981 оноос 2005 он хүртэл төрийн шагналын хорооны гишүүн байсан. Тэгэхээр би энэ төрийн шагналын дүрм журам хэрхэн яаж олгодог 2005 он хүртэл бол маш сайн одоо мэднэ. Анхны одоо 4 жилийн төрийн шагналын хорооны дарга ардын хурлын нарийн бичгийн дарга Готов гэж хүн байсан. Сэдэнбол дарга сүүлд нь гараа үсэг зурдаг. Дараа нь Батмунх даргын үед бол төрийн шагналын хорооны дарга нь Намсрайн Содном гэж академийн ерөнхийлөгч байсан. Академийн ерөнхийлөгч байсан. Дараа нь Очир Утгайн үед генетикийн алдартай эрдэмтэн Батсуур доктор төрийн шагналын хорооны дарга байсан. Дараа нь Багвайн дугаан үед Лавга гэж Багвайн дугаан зөвлөх эмнэлгийн мэргэжилтэй байх их том эрдэмтэн байсан. Том хороотой. Тэгээд дэвшүүлдэг. Тэгээд тэрнийг одоо 3 шатаар одоо шалгаруулдаг. Тэгээд ерөнхийлөгчд одоо ийм бүтээл хийсэн, ийм хүний бүтээл олгоё гэж одоо ерөнхийлөгчд дарга өргөн барьдаг. Хэрвээ тэгээ одоо бид нар энэ 4 хүн бол одоо төрийн шагнал авах болцлыг хангажээ гэж төрийн шагналын хороо үзээд 4 хүн ерөнхийлөгчд барьдаг. Дөрмөн дээрээ бол ерөнхийлөгч төрийн шагналыг тааллаараа олгоно гэсэн дүрмтэй. Тааллаараа олгоно гэдэг нь дураараа олгоно гэсэн үг огтвч. Тэ. Энэ дөрвөөс хэрвээ энэ жил 2 хүн төрийн шагналыг харуул одоо 4 хүн болцол хангажээ гэж бид үзэхдээ тэр хэн ерөнхийлөгч үзээд энэ жил бол хөдөө аж ахуйн салбарыг бид нар илүү одоо их ач холбогдол одоо орчин цагийн үгээр ач холбогдол өгөх хэрэгтэй учраас энэ хөдөө аж ахуйд гарсан энэ эрдэмтэнд бий өгье. Энэ нь шинжлэх ухаанд гарсан энэ үгүй урлагийн хоёрын бол энэ жил өгөхгүй гэж энэ дээр бол тааллаар болдог. Тэрнээс дуудаж ирээ дураараа өгчдөг тийм байгааг. Түүнээс хойш бол яасныг би ямар шүү одоо хороомоор ажилтгийг бол би оролцоогүй. Төрийн шагнал бол ерөөсөө энэ тодорхой бүтээлд одоо олгодог ийм шагнал. Төрийн дээд одон медаль алдар цол бол одоо их яривхтай зүйл л дээ. Их яривхтай зүйл. Одоо бол маш их хилэм одоо гардаг юм байна. Энэ юу харж байхад. Тэг үнэ. Тий. Одоо надад ч миний бүтээл бол 2 удаа төрийн шагнал өгсөн. Миний сайн яриад байгаа төрийн шагнал. Мантхай хатан киноны хөгжим морин хуурц зориулсан 4 бүтээл нэрлээд ингэж 2 удаа шагнал миний бүтээлүүд төрийн шагнал хүртсэлтэй. Би тэр бүтээлүүдэн түүнээс өмнө төрийн шагнал хүртсэн бүтээлүүдтэй харьцуулаад үзэхэд бол миний бүтээлүүд бол боломжийн бүтээл гэж би боддог шүү. Боломжийн гэж би бол бодож байна. Сайхан бүтээлүүд биш дээ төрийн шагнал авсан. Одоо Монголын сайхан орон киноны хөгжим. Одоо юу гэдэг чинь хэний одоо нацаг доржийн симфони, Шаравын сэрсэн тал ч гэдэг юм уу. Үнэхээр гайхамшигтай бүтээлүүд манай үеийнхэнд бол
байгаа. Би ер нь төрийн шагналыг бол миний тэр төрийн шагналын хороонд ажиллаж байсан үед бол их сайхан бүтээлүүд шагнал хүртсэн гэж би бол боддгийн. Энэ одон медаль алдар цолтой холбоотой юм бол одоо их хэцүү. Тэгвэл энэ сэдвийг орхих уу? За орхгүй зүгээр яриад үзье. Яг би бол өөрийнхөө хувийн бодлогыг хэлнэ шүү дээ. Ер нь төрийн дээд одон медаль шагнал болвол төртөл юм чинь байх ёстой. За энэ бол огт төрийн ийм одон медаль байх хэрэггүй маа энэ төр гэж ярьдагтаа бол би санал байх ёстой. Байх ёстой. Энэ бол нэгдэх асуудал байх ёстой. Яагаад гэвэл тэр төр гээд байгаа юм чинь болвол энэ үндэстнийг ямар шуу маягаар авч явах вэ гэдэг өөрийн гэсэн бодол байгаа. Тэр бодолд нь тохирохуйц түүнийг нь одоо баталгаажуулахад хэрэг болж байгаа шинжлэх ухаан одоо юу гэдэг инженер уран бүтээл тэр хүрэх гээд байгаа нэг хүрэх гээд байгаа юм байна шүү дээ одоо нийт Монгол үндэснээ тэр юмд нь таарсан юм иргэнэ болвол шагнах хэрэгтэй. Гэхдээ шагнал гэдэг үг зогсноогүй юу гэдэг бол өөр хэрэг. Би бол алдаршуулах гэдэг үгтэй холбож ойлгож байна. Алдаршуулах. Өөрөөр хэлбэл төр юу гэж үзэж байна вэ гэхээр энэ инженерийн хийсэн юм бол гайхамшигтай учраас Сүхбаатарын одон өгч байна. Гэдэг нь инженерийг шагнахаас илүүтэй уриалга гаргаж байгаа байхгүй юу? Ийм юм хийвэл таны нэрийг алдаршуулж байна гэж. Ард түмэндээ одоо алдаршуулж түмэн. Тийм учраас энэ алдаршуулна гэдэг бол социалист үеийнхэр бол одоо лоозон шиг уриалга шиг та ийм юм хийх юм бол алдарш одоо таны нэр төр одоо алдартай байна гэж л байгаа хэрэг шүү дээ. Алдаршуулж байгаа хэрэг. Тэр төрд хэрэгтэй. Тэгэхээр энийг бол намтай хутгаж энэ тэр ойлгох гэдэг байдаг л да. Энэ бол тийм биш. Агуулгаараа бол ийм алдаршуулах хэвээр. Тэгвэл ерөөсө таг хичнээн гавьяа байгуулсан таг суугаад байвал юу руу тэмүүлэх юм? Тэр алдаршуулахын хувьд бол ямар нэгэн маргаан байхгүй байх гэж бодож байна. Тэгвэл маргаан юунаас үүсээд байгаа юм? Яг хит хатгаарлаа гэж үзэж байгаа хүмүүс. Яг л үнэтэй. Энэ бол нэгдүгээр хит хатгаарлаа гэж үзэж байгаа. Энэ төр чинь яг дүлийч биш, сохорч биш шүү дээ. Энийг бодож л байгаа. Энийг болохгүй байна гэдгийг мэдж байгаа гэж би найдаж байна. Тийм учраас энэ дээр одоо хэдүүлээ нэг одоо яагаад болох юм байхгүй. Ер нь энэ спортынхан, энэ урлагийнхан энэ төр дээр бол энэ манай үндэсний хөрөнгөтнүүдийн асуудал байна. Одоо энэ бид нарын ярьдаг капитализм гэж юмыг байгуулж байгаа энэ том одоо орнууд чинь үндэсний хөрөнгөтнүүд гэдэг юм чинь энэ оюун санааныхаа хөгжлийг асар хүчтэй барьд юм байна. Барьд юм байна. Тийм учраас жишээлбэл юу гэдэг чинь гегемозаач гэдэг юм уу, пентатоникач гэдэг юм уу, алтан намарч гэдэг юм уу, мөнгөн мод гэдэг юм уу гэл ингээд шагналууд байгаа даа шүү дээ. Эсвэл мөрдөржийн нэрмжт улсын уралдаанч гэдэг юм уу, жамингийн нэрмжт улсын уралдаан гэл нэг ийм юмуд байна шүү дээ хөөрхий. Тэгээ нэг үнэмлэх өгдөг, нэг ийм дүрстэй нэг юм өгдөг. Тэгэл болоо. Тэгэхээр эдний чинь их том тогтолцоонд оруулаад том одоо мэрэгжлийн өндөр төвчний комисс гэх үү паг тэр ажиллуулад жишээлбэл MCS ч байдаг юм уу, апууч байдаг юм. Тэгэл ерөөсөн тэр гигамуза гэдэг юм нь апуугийн одоо эвэл дур явдаг. Тэр гигамузад гол дүрээ шалгаруулсан одоо жүжигчин нь одоо 200 сая 300 сая төгрөг авдаг. Тэгээд одоо жүжиг мужиг тоглох одоо сурталчлагаараа гавьяач жүжигчний зарлахгүй. Гигамуза 26
шагналт. Ингээд ерөөсөө энэ шагналыг зөв голдрод нь оруулахад бол энэ үндэсний хөрөнгөтөн гэж яриад байгаа энэ улсууд бол их чухал. Ягаад гэвэл энэ шагнал миний яриад байгаа энэ алдаршуулал гэдэг чинь бол үндэстэнд их чухал байхгүй юу? Үндэстэн чинь өөрсдөө авч явах ухаантай, авьяастай хүмүүс байна гэдгийг мэдж явах ёстой биз? Мэдж явах ёстой. Мэдүүлэхийн тулд тэр алдар цолыг чинь өгч байгаа хэрэг. За баярлалаа. За та бүхэн тухай нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд энэ дээр хүмүүс янз бүрийн бодолтой байдаг бах. Тэгээд өөрсдийнхөө гэсэн бодлыг таны саяны ярьсан зүйлийг эргцүүлэн бодох байхаа гэж би бодож байна. Эргээд таны уран бүтээл рүү эргээд орцгоё. Өнгөрсөн өвөл 11 сард байна уу да. Нэг 2 орой цастаа хурдтай тийм орой нэг сони 2 тоглолт боллоо шүү дээ, 2 концерт. Таны 24 романсыг 24 залуу уран бүтээлчид толилууллаа. Би тэгээд тэр үед бодож исэн байхгүй да. За хүн үзэх болов яах бол доо. Тэгээч цас ороод хүүтэн өдөр байсан. Тэгсэн чинь үзэгчтэй ерөөсө тутун үнэлж болохгүй гэдгийг тэр орой харуулсан. Үндсэндээ бол тэр 24 романсыг зохиосон хүний шүтээд манай тэр уран бүтээлчдэрэ бахархаад нэг тийм сайхан үдэш болсныг бол бид нар санаж байна. Та одоо ингээд эрсдлийг үл тоогоод тэр ажлыг яах гэж хийв? Тэгээд яаж тэр ажлыг нуглав? Үнэхээр эрсдэлтэй ажил байсан. Эрсдэл нь гарсан. Одоо орчин цагийн манайхны хэлдгээр сайн шатсан. Тэгэхээр энэ монголчуудын хувьд одоо та бид нар яриад байгаа шүү дээ, энэ дэлхий рүү одоо энэ яг бүх салбарт монголчуудад их үнэтэй зүйл бол байгаа. Үнэтэй хүн төрөлхтөнд их хэрэг болох үйс зүйлүүд байгаа. Мал маллага ч гэдэг юм уу, одоо ёс заншилч гэдэг юм уу, эсвэл одоо уламжлал тангаа ухаан ч гэдэг юм уу, мэрэг төлөгч гэдэг юм уу, бөө мөргөлч гэдэг юм уу, хүн төрөлхтөнд үнэхээр хэрэгтэй юмнууд Монгол үндэстэнд бол байгаа. Бүгдэд нь л байгаа. Одоо бид нар хайж олж зөвл одоо гаргах ёстой. Манай салбарт бол одоо ухаандаа энэ морин хуур Монгол хүний дуулах чадвар. Энэ хоёр бол нефт явах боломжтой гэж боддог юм л да би. Тийм учраас зөвхөн нор банздгаагаар биш. Ерөөсөн Монгол хүнд энэ дуулах чадвар бусдаас өндөр байх магадлал бий. Ягаад гэвэл энийг би их олон үгээр тайлбарлаж болно. Гэхдээ би танд бол олон үгээр тайлбарлахгүй. Ямар ч байлаглаа гэсэн өөрөөр хэлбэл жилийн 4 улиралд нэмэх 50 хасах 50 градус буюу 100 градуст мянган жил яг генийн хувьд юуны хувьд тогтсон ийм хүн дэлхий дээр байхгүй юу? Якут бол 75 градуст л байгаа. Европ бол 60. Энтхэг 55 ч юм уу 60 дотор л байгаа. Нэмэх хасах. Зөвхөн Монгол хүн. Тэгэхээр бидний огт хаанаас унтсан мэддэхгүй нэг юм яриад байдаг шүү дээ. Тэнгэр заяат Монгол гэл. Хятад юм уу Японыг тэнгэр заяат гэж ярихгүй мөртлөө монголчууд өөрсдөө тэнгэр заяатай гэж яриад байдаг. Тэр нь одоо унжаад байгаа юм уу юу юм мэдэхгүй. Тэгэхээр би бол тэр унжаад байгаа юм биш. Энэ айхтар 4 цагийн улирал Монгол хүнийг ийм болгосон учраас тэр 4 цагийн хатуу улирал нь тэнгэр заяат юм байна. Тэгэхээр энэ хоолой бол чадамж асар өндөр байна. Тийм ч учраас тэр амар төвшин Ариун Баатар одоо хинч байдгийн давуу дөрж эднэр ингээд дэлхий дээр гараад ирчихэж байна. Зөвхөн соёл урлагийн их сургуулийн сургалт гэхээс илүүтэй Монгол хүнд ийм чадамж байна. Суу мог харж байгаа байц хөдөлгөөний чадвар. Жишээлбэл. Тэгэхээр би бол зөвхөн уртын дуу гэхээс илүүтэй дэлхий дуулдаг тэр Европын дуурийн арга барил байна шүү дээ.
тэр арга барилаар монголчууд нефт явах боломж байна гэдгийг ухаарч байгаа учраас тэр 24 армаасыг хийсэн хэрэг. Тэр 24 армаас чинь хийсэн жилийн албан ёсоор соёл урлаг их сургууль консерватор хоёрын дуулаачийн хөтөлбөрийн яг хөтөлбөрт нь албан ёсоор орсон бүтээлүүд. Тэгэхээр энэ энүүгээрэн Монголын дуучдын одоо чадварыг дээшлүүлээд өрн дахины ололт Монголын уртын дууны сэтгхүүний тэр чадварыг нийлүүлээд орчин цагийн хөгжмийн зохиолын төвшөнд чадвал хийгээд тэгээд дуулуулах. Тэгээд 24 дуучнаар ингэж дуулуулдаг. Нэгдүгээрт дуучид хүүхдүүд тэр 24 дууч ярьж байлаа. Багшаа бид нар дуулна гэхээс ерөөсөө яг уралдаанд орж байгаа юм шиг болсон шүү гэж. Зүгээр концерт тоглож байна гэж ойлгоогүй. Бэлтэж байхдаа ч тэр тайзан дээр гартаа ч тэр бид нар ерөөсөө л жинхэнэ уран чадварын уралдаанд орчлоо. Тийм учраас би түүнээс дутхгүй дуулах хэрэгтэй юм байна. Гэсэн л тэрнээс би алга ташлтыг ерөөсөө би яаж энэ 23-аас дутхгүй дуулах вэ гэж бодож гарсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар асар их бэлдсэн, асар их хүч гаргасан. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ хоёр орооны одоо энэ тоглолтоор бол Монголын дуучид дэлхийн дуулаачийн урлагийн энэ дэг сургуулиар замнахад амжилтанд хүрэх боломж байгаа гэдгийг олон нийтэд харуулах. Нөгөө талаар сонсогчид зөвхөн одоо бидний яриад байгаа зохиолын дуу бүхэн өргөнд сонсоод байх. Тэгээд хөгжимгүйгээр цахилгаан хөгжмийн дагалдалтай сонсоод байх биш. Найрал хөгжимтэй тэгээд дуулаачийн чадварыг харуулсан бүтээлийг манай сонсогчид сонсож сэтгэлийн таашаал өөртөө авах. Тэгээд үнэхээр таашаал авсан шүү дээ. Сэтгэлийн таашаал авах. Энэ рүү зорьсон би бол ер нь эх жил яадгийн өөр 24 дуучнаар дахиж нэг үздэг чинь билүү гэж бодож байгаа байхгүй. Тэднээс залуу. Тэр дуучид өсөг хөгжиг гэж бодож байгаа тал бай. Тэр 24 армаасын шүлэг бол одоо агуулда сэдв одоо докторийн шүлэг шүү дээ. Агуу. Одоо ястал сэдв бурхан болчаагүй бол тэр 24 армаасын тэр шүлэгнүүд бол төрийн шагналын хэмжээний шүлэг шүү. Сэдв. Би бол сэдвийн шүлгийн ер нь санааны 60% гаргаж чадсан болов уу гэж бодож байна. Агуу. Тийм шүлэгнүүд дээр ажиллах ч одоо гайхамшигтай шүү дээ. За баярлалаа. Та бүхэн яриа нэлээд урт боллоо. Одоо тэгээ өндөрлөх болж байна. Нэлээд олон янзын сэдвүүдийг хөндлөө. Тэгээд манай подкастыг сонсож байгаа хүмүүст бол санаа өгөх, ухаан суулгах тийм бас бодол төрүүлэх ийм яриа болсон байхаа гэж би найдаж байна. Тэгээд танд уран бүтээл цаашдын амжилтыг хүсье өрөөе. Бидний урилгыг хүлээж аваад манай подкастын зочноор оролцсонд талархлаа илэрхийлж байна. Баярлалаа. За баярлалаа.